Эрхэм хүндэт үзэгчдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилье. Та бүхэнтэй сэдв аван ярих яраг хүн ертөнц нэвтрүүлэг хүргэж байна. Энэ 7 хоногийн сэдв хүний эрчим хүч гэсэн энэ сэдвээр ярьж байгаа. За 42 нэвтрүүлгээр энэ талаар та бүхэндээ мэдээллийг дамжуулсан бидний эрчим хүч маань дуусахгүй шахагдшгүй ийм ундрахтай гэж махан биений маань боломж ололцоо бол хязгаартай түүнийг бид зөв ашиглах, зөв эрчимжүүлэх энэ боломжид бидэнд өөртөө байдгаа гэдэг энэ талын мэдээллийг та бүхэнд хүргэсэн тийм ээ. За өнөөдөр бяцлах хувь нэвтрүүлэг бяцлагалтайгаа уялдуулж энэ хүний эрчим хүчний талаарх энэ яриагаа уялдуулан та бүхэнд өшөөлөө тодорхой ойлгомжтой болгоё. Та бүхэн анхаарлаа хандуулна. Хүн бяцлагч чанартай. Энэ бяцлагч чанар нь угаас заяагдмал зүйл. Бяцлагч чаддаг ийм төрөлтөн ингээд олон байдлаар таныг бяцлал хийн чадна гэж яриад хэлээд байгаа. За юуны төрөнд та бүхэн өөрсдөө юу вэ? Ямар нийгэмд амьдарч байгаа вэ? Ямар нөхцөл ийм тулгагдсан ийм газар амьдард юм ээ гэдэг юунууд өндөглээд сайн мэдээд авах хэрэгтэй. За тэр нь юу вэ гэхээр бид өөрийнхөө тийм ээ хүн болж төрсөн хэрэгээ бүтээхэд өчөөхөнд үдийж тус нэмэр болохгүй тийм газар оронд бид нар амьдарч байдаг. Тэр тийм нийгмийн тогтолцоонд бид амьдардаг. Бидэнд бяцлал хийх тухай бяцлал хийж байж хүн болж төрсний чинь хэрэг гарах тухай өчүүхэн төдийч мэдлэг мэдээлэл бидэнд олгоогүй байдаг. Тийм учраас бид тийм юм байх ёсгүй, тийм юм байдгийн бол тэр нь тэгээд тэр тусгай тэр хүмүүст л хэрэгтэй байдгийн байгаа биз. Жирийн хүмүүс тэр нь хэрэг юу ахав дээ. Заавал тийм хэрэг юу гэдгийг гэж хүн боддог. Ийм болцгоодсон байгаа юм. Тэгвэл манай нэвтрүүлгийн зөвөөс энэ гажуу тогтолцооны энэ орхигдуулсан энэ орон зайг нөхөх үүднээс манай нэвтрүүлэг явагдаад байгаа гэж ойлгож ерөнхийдөө болно л доо. За тэр юу юм бэ? Юун тухай ярьж байна? Та өөрөө сүнслэг амьдралын тэр орчныг өөртөө бүрдүүлж тэгж сүнслэг амьдралдаа бид өөртөө эзэн болох ийм ёстой байдаг. Ингэхгүйгээр бид бүтэн амьдрдаггүй. Хагас дутуу амьдрсан болж явдаг. Ингэж хэлэгдэх болчиход байдаг. Хамаг байдгаараа хичээгээд хамаг сайнараа бид амьдраад боломж бүхнээ ашиглаад л тэгээд л санат сарваагаад явж ил байгаа. Гэвч та ерөөсөө хүн болох бямарч боломж хүн болго өчөөхөн төдийг жалхам хийсэнгүй гэсэн ийм дүгнэлтэнд хүрэхээр хэцүүлдэ. Байдгаар л хичээгээл байдгаар л хамаг л буянлаг үйлс хийгээд л ингээд явлаа энэ ч тэг яагаад бас бурдаж байна гэдэг. Ингэж хүн бодохоор л доо. Гэтэл тухайн хүний өөрийнх нь хувь чанарлаг хөгжил нь чухал байгаа. Энийг бид хийдэггүй. Хувь чанарлаг хөгжил гэхээр бид нар өөрөөр ойлгодог гэж бид мэдэж авсан тийм тухай ярьсан тийм ээ. Хүний хөгжил гэхээр бид нар өөр юм ойлгодгоо. Тэр сүнсний ойлголтыг авч үздэг юм бишээ гэд дөрвөн нэвтрүүлэг өдөр яриад өнгөрсөлдөө. Тэгэхээр хүний хөгжил гэдэг нь сүнстэй шууд холбоотой л асуудал юм байна. Гэвтэл бидний
энэ оршин тогтнож байгаа, бидний амьдарч байгаа, өөрсдөө тодорхойлж байгаа энэ нийгмийн тогтолцоонд энэ сүнслэг амьдралыг өчигдөөдөж гэлба байдаггүй. Байхаараа зэрэг тэр дандаа мугуйдсан, таныг дарамтлсан, үл ойлгосон байдалд чинь дулдууд нь танаас одоо мөнгө төгрөг салгах гэсэн ийм зорилго бүхий болоод хувирчихсан байдаг. Гэтэл хүн нэг бүр сүнслэг амьдралаар амьдрах ёстой байдаг байгаад байгаа. Энийг хэлж өгөөд энийг одоо энэ тал дээр тусалцаа үзүүлээд явчих тийм хүчин зүйл, тийм тодорхой тийм механизм нийгэмд алга байна. Байгаа нь гэхээр шашин гэж үзэн тийм ээ. Шашин бол зүгээр л бидэнд туслах зорилготой болгосон шүү дээ. Биднийг хөгжүүлээд биднийг сүнслэг амьдралаар амьдруулад байх боломж бол байхгүй. Тийм боломж уг нь байх ёстой байсан. Гэвч одоо оршин тогтнож байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагаа бүгд та бүхний мунхаг байдлыг чинь сануулах, мунхаг байна шүү, мунхаг байж болохгүй, мунхаг байгаад байвал та хөгжихгүй гэдгийг чинь сануулж хэлэх төдийхөнд л танд туслаж байна. Тэгэхэд л та түүнийг мэддэггүй, тэгж хэлж байна гэж ойлгодгоо. Зүгээр л тэр намайг харгалзан хамгаална л гэж ойлгодог. Ингэж бид нэр альва нэгэн зүйлд өөрийнхөө хүн болж төрсний хариуцлагыг оноочход тэгээд мулдарчна гэж ямар ч тийм арга зам байдаггүй. Хүн болж төрсний хэрэг бүтэх учиртай тийм үүрэг даалгавартай бид хүн болж төрсөн. Тэгээд тэр хүн болж төрсний чинь хэрэг нь зөвхөн та өөрөө хэрэгжиж байж бүтнэ. Тэрнээс өөр хэн нэгэн хүн буюу хин нэгэн багш мяндагтан тэгээд нэг шашны байгууллага таны төлөөлөөд таны хүн болж төрсний чинь хэрэг үүргийг таны өмнөөс өөрнө гэж хизээж байхгүй. Тийм юм ерөөсөө огт байдаггүй. Тэг юм шиг шашны байгууллагууд нь ярьдаг л да. Тиймэрхүү байдлаар хүмүүст ханддаг. Тийм мугуйд тогтолцоо одоо ингээд шашны байгууллага шурглан орж ирээ тогтцсон байж байгаа. Тэгээд тэдний төлөөлж байгаа тэр ухар мөчөд хүмүүсийн үг хэлэнд орж бид нэр хамаг юмаа тэр шашны байгууллагын тэр юм сүр хүчинд нь даатгаж орхих ийм л мугуйдсан тэнэглэлийг бид нэр хийгээд явдаг. Тэгвэл ийм юм эзэж байдаггүй юм а гэдгийг бид нар мэдэж авах хэрэгтэй болдог. Энийг мэдэж ав. Энийг эхлээд ямар ч байсан энийг маш сайн ойлгох гэж манай нэвтрүүлгийн зүгээс хэлээд байна л да. Та бяцлагч чанартай. Тэгээд тэр бяцлагч чанар гэдэг тэр чанар чинь сэрх ёстой. Сэрээд тэр өөрөө үндэслэн таны дотор үндэслэн цэцгэлэн дэлбэл гэж сая англиар хүнрээд хараа орчлон даяар төгөн дарах ёстой гэж. Ингэж та бүхэнд ойлгуулахыг зорж байна. Ингэхгүй, энийг ойлгохгүй болвол таны асуудал чинь нэлээд хүндхэн болоод хүндрээд байх болно гэж ингэж ярьж байгаа. Тэгээд нөгөө бяцлал хийж тэр түүгээр дамжуулан бид нар бяцлагч чанартайгаа нэгдэх тухай боломжийг өөртөө олгохгүйгээр юм болдгоо. За тэгээд бяцлал хийхэд бидний нөгөө төр шахуудчгүй төр дотоод эрчим хүч маань одоо хүний таны тэр өгөгдөөтэй байдаг тэр их сурвалжаас өгөгдөөтэй байдаг тэр эрчим хүч илэрх боломж нь сая бүрддэг байгаа юм.
бясалгал хийж тэр түүгээр дамжуулан бид нар бясалгагч чанартайгаа нэгдэх тухай боломжийг өөртөө олгохгүйгээр энэ болдгоо. За тэгээд бясалгал хийхэд бидний нөгөө төр шахавдчгүй төр дотоод эрчим хүч маань одоо хүний таны тэр өгөгдөөтэй байдаг, тэр их сурвалжаас өгөгдөөтэй байдаг. Тэр эрчим хүч илэрх боломж нь сая бүрддэг байгаа юм. Тэрнээс хойш бүрдэхгүй. Тэр бясалгал хийж та өөрийнхөө хэрэгжилтийг эхлүүлээгүй л бол тэр таны эрчим хүч жинхнээрээ танд үйлчлэх, тэр сэргэх, өөрийгөө гүйцэтгэх гэж ингэж эрчимжих ямарч боломж байдаггүй. Унтаа чигээрээ үлддэг гэж ингэж шууд ойлгох хэрэгтэй юм байна. Бясалгал хийж түүгээр дамжин өөрөө тэр эрчим хүчээ сэрэж тэгж байж тэр сая жинхэнэ хэрэгэ бүтээхэд чинь тань туслана. Энэ нь бясалгалыг хийх хамгийн чухал асуудал гэж яриад байгаагийн ерөөс гол юм нь энэ юм байна. Тэгэхээр бид нар тэр дотоод эрчим хүч гэдэг нь бид нар шахавдчгүй хязгааргүй тийм их ундрахтай тэр эрчим хүч маань унтаа байдалтай байхад бид бясалгал хийж ажиллагаанд оруулах ийм ёстой болдог байх нь шүү дээ. Эн чинь хүний хамгийн чухал, хамгийн нэгдүгээр хийх ёстой ажил. Уг нь бол гэтэл бидний ийм ажлыг хийлэгдэггүй. Энэ нийгмийн тогтолцоо. Энэ бидэнд үйлчилж байгаа энэ хүн төрөлхтний энэ бөөгнөрлийн механизм нь өөрөө биднийг гаднаас бүгдийг хайж олох ийм зүг чиг рүү хандуулдаг. Энд бол буруу байхгүй л дээ. Гэхдээ эн чинь бид ухаар сэхэрэхгүй бол энэ буруутай юм шиг тийм үйлчлэлийг бидэнд үзүүлдэг. Гадна талд бүх юм болох ёстой гэж бидэнд тулхан хүлээлгдэг шүү дээ, тийм ээ. Гаднаас боловсрол эзэмш. Одоо хүүхэд ахуй наснаас нэхлүүлээд цэцэрлэгийн асал сургуулаар биднийг ингээл гаднаас мэдлэг олгоод ингээл дотор юу ч байдаггүй л гэдэг ийм ойлголтоор бид нэр өсгөж хүмүүжүүлдэг шүү дээ, тийм ээ. Гэтэл чин эсрэгээрээ байдаг. Эхлээд бид нар дотроо хөгжиж, дотроо бид нар боловсрч байж, дараа нь гадны тэр боловсролыг эзэмшээд асар хурдан түрүүн ядах юмгүй түүнийг эзэмших юм боломжтой болдог байгаа юм л да. Уул нь бол. Гэтэл энэ нийгмийн тогтолцоо нь түүнийг мэдэхгүй учраас энэ хүн төрөлхтний үүсгэн байгуулсан энэ нийгмийн тогтолцоо нь өөрөө хүний дотоод ертөнцийн шууд удирдлагын доор хэрэгжсэн ийм нийгмийн тогтолцоо байдаг учраас хязгаарч сүнслэг тэр ах уян тухай өчүүхэн төдийч мэдээллийг бидэнд олгодоггүй. Ийм тахир дутуу тогтолцоо юм байна. Энэ бол бүрэн биш. Энэ бол бүтэн биш. Гэтэл хүн та бол өөрөө бүтэн. Бүх бүтнээр барах уу? Бүр бүхэллэг ийм чанартай. Ийм төгс юм байтгал. За энэ төгс байтгалыг шалгана. Төгс болгохын тулд шалгуур давуулж байж тэгээ сая төгс гэдгийг нь ухааруулна гэсэн ийм тогтолцоо энэ дэлхийн гариг дээр үйлчилдэг. Тийм учраас энэ дэлхийн гариг сургалтын асар хүнд механизм үйлчилдэг сургалтын сургуулаа гэж ингэж үзэж ярьдаг шүү дээ. Манай нэвтрүүлгийн зүгээс бид суралцж байдаг, амьдраад байдаггүй гэж хэлээд байгаа учир нь энэ. Гэтэл бид нар амьдрах ёстой тийм ээ. Амьдрал гэдэг бол жинхэнээр бидний эрх тураар бидний жинхэнэ эрх чөлөөний амт шимт мэдрэгдсэн тэр нөхцөлд бид амьдрч байна гэдэг тухайн асуудлыг өөртөө жинхнээр мэдэрч хүлээж авч баясан цэнгэх юм боломжтой. Бусдаар бол бид нар суралцаад л байна. Тэр хичээлийг хийгээд ойлгохгүй бол дахиад хийнэ. Тэгэл ойлгохгүй бол дахиад хийнэ. Насан туршдаа нэг хичээлийг хийсээр яваад л ухамдсаар байгаа л тэгэл үхээд өгөх юм магадлал тун өндөртэй
Иймэрхүү харалган амьдралаар бид нар амьдарч явдаг юм л да. Тийм учраас эндээсээ бид сэхэрж ухаарах ёстой юм аа гэж хэлээд байгаа. Энэ бол таны амьдралыг ормогоор нэрвүүлэл таны амьдралыг чинь байхгүй болвол ингээл хайчин гэсэн үг биш шүү дээ. Та амьдрдаг амьдралаа хэмээг тэр одоо тогтсон байгаа энэ юмд амьдрдгаар амьдрал энэтэй сэтгэл ханамжтай явна мэдээч. Гэхдээ таны дотор өөр боловсролт, өөр хэрэгжилт, өөр дэвшил хөгжил таны дотор явагдах ёстой л байгаа. Та дотор хоосон байдаг. Эзэнгүй байлгадаг өөрийгөө. Тийм болохоор асуудал проблемууд шилээ даран гарч ирдэг. Тэгээд түүнтэй ажиллагдсан дарамтлагддаг. Ийм эзэм байр суурьгүй байдал бидний нийтлэг хандлага болон тогтцсон байж байгаа. Тэгээд ийм нийтлэг хандлагаа бид нар бүгдөө л ийм юм байна. Тэгэхээр зэрэг энэ бол ийм л байх ёстой юм байна. Энэ бол ингэж л байт юм байна. Ингэж бид нар бусдыг харж тийм амьдарч байна гэдэг тэр тулга тойрсон байдлаа бид нар хүлээн зөвшөөрөх төрдөг. Бусдыг даган дуурайх юм сармагчингийн байдал бол бидний тэр уг язгуурт бол шууд харшилдаг юм зүйл. Бид ерөнхийдөө сармагчин маягийн тийм дадалтай бие биенээ дуурайгч, дуураймтгай ийм л амтналаг чанарын ийм сүргийн бүтцээр ингэж ерөнхийдөө амьдрах энэ амтналаг амьдралын хэм маягийг сонгоцсон яваас одоо тийм хүний бөөгнөрлийн ийм механизм бидэнд үйлчилж байгаа юм шүү дээ. Чинь нөгөө амтан сүргээрээ амьдардаг шиг хүм мөн бас сүргээрээ амьдардаг ийм асуудлыг л зөв гэж үзсэн байгаа явдал шүү дээ. Гэтэл тухайн нийт хүн та гав ганцаараа хэрэгжих гэж гав ганцаараа тусдаа нэг хүн болон ингэж мэндэлсэн байгаа. Тэр сүнсний ертөнцөөс таны сүнс тасран тэгэн таны бие дотор орж хоригдон тэгж та энэ төрлийг авсан байдаг. Тэгээд ингэж ганц бие болон хувь чанарлаг байдлаар ингэж гав ганцаараа хүн болж төрнө гэдэг нь өөрөө ганцаараа хэрэгжих ёстой гэдгийг хамгийн тодорхой илэрлэл юм байна. Энийг л бид нэр ойлгож цаашаа явахгүй бол бид нэр гацаанд орчдөг явдаг. Нийтээрээ бөөнөрөө хилэлцээд бөөнөрөө ингээд шийдвэр гаргаад хуралдаж байгаад тэгээд л нэг асуудал шийдвэр гаргаад тэгэл тэрийгэ бүгдээр хүлээн зөвшөөрж гараа оргиж батлаад гарын үсгээ зураал тэгэл тэгэн түүний хүлээн зөвшөөрдөг юм ерөөсөө биш. Бидний сүнслэг амьдрал бол хинээс ч хамааралгүй. Ямар ч тэг дагам дуурайх сармагчингийн байр суурьнд огт хамааралгүй зүйл. Бидний бие даасан онцгой эрэхтэй. Энэ онцгой эрх бол бүр бурханч дийлэхгүй. Чөтгөрч дийлэхгүй. Тийм их онцгой эрх бидэнд байдаг байна. Бидний сүргийн бүтцээр амьдрах ёсгүй. Тийм төрөлтөн биш. Бидний бие даасан онцгой эрэхтэй. Энэ онцгой эрх бол бүр бурханч дийлэхгүй. Чөтгөрч дийлэхгүй. Тийм их онцгой эрх бидэнд байдаг байна. Бидний сүргийн бүтцээр амьдрах ёсгүй. Тийм төрөлтөн биш.
Гэхдээ сүргийн бүтцээр амьдарч байгаа юм шиг мөртлөө дотроо хувь чанарлаг хөгжлөн гайхамшигтай явагдаж байдаг байж болно шүү дээ, тийм ээ. Ерөнхийдөө сүргийн бүтцийг зөв гэж үзсэн энэ үзлийн онол нь хэд их сүргэлэх ийм хандлагыг бий болгоод тэгэд нөгөө хувь чанарлаг тэр сүнсний тэр өгүүлэмж нь биш байна гэдгийг нь хэлж өгдөг. Тэгээд л энэ доктор чинь самун бодлоо үсээд л тэгээд л бивэнтэйгээ таарч тохироход ч хэцүү, ойлгоход ч хэцүү, хамтран амьдрахад ч хэцүү ярьж төвхтэй юм болоод нийгэм нь өөрөө баян проблем асуудалтай байдаг учраас нь ерөөсөө тэр байтугай бид хөр шайлтайгаа хүртэл учир зүгөө олцоход хэцүү байдаг. Тийм байдлаар амьдрдаг шүү дээ. Гэтэл бидний өвгдөөдсөн уламжилж ирсэн нүүдэлчин соёл иргэншил яаж юм гэхээр бүр тэр сахал тайлна байтугай бүр эргэн тойрны уул усан хідэн амтан байдаг. Бүр хідэн хүн хаана намарч зусаж байна, өвлжиж байна. Бүгдийг мэдэж байдаг. Ийм нүүдлийн ийм сайхан соёлтой ийм ард түмний өрсөд багтдаг. Тэгэл ингээд бөөгнөр хөл сүргийн бүтцэд ингээд орохоор л тэр хавь орийнхоо хажуугаар зүрсэн хүн нэг ч хүртэл ялам хийгээд угаараад л тэгэн бид бөөгнөрж амьдэрдэг байгаа юм л да. Бөөгнөр амьдраад аз жаргалтай бөө хүмүүсийн дунд ороод сайхан байж байгаа юм бидэнд ерөөсөө байдаггүй. Я бөө хүмүүсийн дунд орохоор нэг бие барайл ингээл нэг соёлтой царайлал тэгэл явхаараа удлаа нэг хинээж юмнээгээд хөгжилтэй юм шиг болоод тэгэл хүмүүст аятай харагдах гэж янз бүрийн аяг аш гаргаж байхдаа л бид нэг олуулаад байх цэнгэж жаргахад сайхан байдаг гэсэн ойлголтыг нэг тийм хүртэмжийг нэг бүр төөрхөн авдаг болохоос биш. Яг үнэндээ бол бид нар бөөгнөр амьдрахад үнэхээр дургүй шүү дээ. Хөр шайлтайг л бид нар чинь тэгээд хэлэм олцож чаддгүй шүү. Хин гэдгийг бараг нэрийн ч мэдэхгүй шахвал өөрөө бараг насаараа л амьдарчихсан байж байгаа ч тийм. За энэ мэдчлэн асуудал өрнөнө. За тэгэнгүүт нөгөө хүний бясалгалын тэр ач холбогдол гэдэг юм чинь хувь хүний асуудал болж босч ирнэ. Тэг хувь хүн өөрөө та хичээн өөрөөр арга байхгүй гэсэн. Ийм л арга хатсан хэлбэрт л одоо энэ манай нэвтрүүлэг та бүхний уриалаад байгаа юм л да. Тэгээд та бясалгал хийх талаар санаа зовлттой болооч. Тэгэх юм бол та өөрийнхөө яг ч хүн болж төрснөө чинь утга чанарыг ойлгоход хялбар болох юм а гэж. Та мэдлэгийг авч болно, мэдлэгээр дамжуулаад та энэ ухаар зах хэрэгтэй ашиглаж болно. Энэ мэдлэг төдийхнөр болчихгүй гэдгийг бид мэдж авсан тийм ээ. За тэгээд нөгөө бясалгал хийхгүй болохоор бидний нөгөө тэр жавхагдчихгүй дуусахгүй тэр эрчим хүч маань бидэнд үлждэг боломж байхгүй. Энэ боломж бидэнд олгогдохгүй байсаар байх болчдөг юм л да. Тэгээд эрчим хүч дутагдана, эрчим хүчний асуудалд орно. Тэгэл бид нөгөө буруу зүрх хоолон усны нөхцлөөсөө болоод хит идэж уусан, идэж уусантай хитрхи анхаарал тавьснаас үүдэлтэйгээр идчихнээсээ болж идсэн ууснасаа болж өвдөж хавддаг. Тэгээд тэр өвдөж хавдсныг эмчилчих хэмжээний тэр эрчим хүч бидэнд байдгүй учраас бид тэр өвчнөд баригдахаас л аргагүй болдог. Хэрвээ бид бясалгал хийдэг байвал тэр ямарваа нэгэн өвчин туссан ч тэр нь ялаарчих боломж, ялаарчих нөхцлөөр хангагдах юм боломж бидэнд өөрт мань угаасаа байж байдаг. Энэ дархлаа болж байна гэсэн үг шүү дээ. Тэр эрчим хүчээ бид зөв ашиглаж тэр өөрийн тэр дундрашгүй дуусахгүй тэр язгуурынхаа эрчим хүчийг бид өөрийнхөө бүхэллэг энэ чанартаа бүрэн дүүрэн нэвтрүүлж чадах аваас бидэнд тэр өвчин туслаач гэсэн тэр хурдан эдрэх магадлал өндөртэй. Ийм боломжоор бид нар хангагддаг. За тийм биш
байгаа тохиолдолд энэ зөвхөн махан биений эрчим хүч тэгэл хоол унднаас энерги авах гэсэн тэр нэг хүчирхийлсэн байдал бидэнд тусалдаг гэл тэгэл одоо хамаг л одоо амин дэм витаминлэг юм бүхнийг идж угаал гэдэг нэмэр байдаг. Нэг хэсэгхэн зур нэмэр болж исэн бол тэгэл эргээл нөгөө өвчин улам сэтрэл ингээл ах жишээтэй. Тэгэл ямтар хэрэглээл. Тэгээд бүр зүйлдээ тэр ямтараа бүр тэр өвчин дийлхээж болдог шүү дээ. Тэгэл явсаар тэр өвчин дамжирсаар ямтар айдч дийлдэхэ болоод ингээл та ерөнхийдөө дуусах тийшээгээ хандаад явдаг. Ингэж бид эрчим хүчгүй болж дуусдаг. Гэтэл бид нар эрчим хүчтэй байхаар барах уу? Бүр өөхтэй хүртэл эрчим хүчээр дүүрэн байж эрчим хүчээ энэ бүх биеэрээ тархаан тэгээд энэ биеийг ямар ч өвчин зовлонгүйгээр амар жимэр орхиод явах ийм боломж бидэнд бүрэн байж идэг байгаа. Тэгж ёстой юм байна. Тэгж бид нар энэ биеийг орхих ёстой. Аз жаргалтай энэ бие ямар ч өвчин зовлонгүй тэгсэн мөртлөө тодорхой хугацаа дуслаа гэж үзсэн тохиолдолд орхиод явхад энэ бие маань өөрөө ямар ч өвчин зовлон өвчний үүр болоогүйгээр ядчихсан байдалтай биш. Тартагтаа тулсан тийм нөхцлөөр биш. Бид орхиж явах ийм ёстой юм байгаа юм л да. Гэтэл бидний одоогийн байж байгаа байдал яаж юм гэхээр өвчний үүр тулан болоод тэгээд үхэхгүй төлөөл ингээл элдв хангаа юм дан хэрэглээд тэгэл ингээл зүтгэлээдэг. Өөр хүүхэд хамаатан сатна бүгдээрээ зүгээр өстөн хамгийн сэтгэл зүрхээ гаргаал тэр хүнийг эдгэж их санаатай үзээд байдаг. Бид ерөөсөө л өвчнөр хүчгээд шүү дээ. Өвчнөр өөхөх ёсгүй хүн бол тийм өвчин гэдэг хиймэл зүйл бидэнд байх ёсгүй. Өвчнөө тухай асуудал яриа бол бүхэл бүтэн сэдв. Энэ өвчнөтэй холбоотой хүний энэ эрүүл чанарын холбоотой асуудлыг тухай сэдв болгон авч ярьж та хүнтэй хөргий. Хөргөн ер нь тэгж бодож байгаа. Энэ өвчнөй талаарх асуудлыг нэлээд сайн авч хэлцэхгүй бол энэ нь угаасаа тийм буруу ойлголтоор биднийг цэнэглэж гисэн юм байдал болоод их маш их хүндэрч гисэн байгаа. Өвчин хэлж ирэх үстэй хийсч ирдэг юм чинь гэж. Ингэж бид буруу ярьдаг, буруу ойлгодог. За тэр эрчим хүч бидэнд олгогддоггүй юм байна. Тэгвэл бид эрчим хүчээр угаасаа өөрсдөө хангадаггүй юм байна. Яг л бид нар бяцлал хийдэггүй юм чинь. Өөрөө ганцаараа байдаггүй юм чинь. Өөрөө ганцаараа байх тэр боломжийг өөртөө олгох юм бол бид нар тэр мөнхийн тэр энергиэсээ бид нар хүртэх боломжоор өөрийгөө хангаж өгнө. Гэтэл бид нар тэр ажлыг хийхгүй байгаа юм чинь ямар юмныхын эрчим хүч бидэнд байх юм? Зүгээр л нэг махан биеийг орон унтуулж өглөөнөөс ирээгээд тэгэл өдөржин гүйлж орон дахин ядраад тэгэл унтаад маргааш өглөө жоохон амарсан болж аваад тэгэл маргааш нь дахиж гүйлгээл ингээл ямар ч ухамсаргүй амтналаг шоргоолч шиг ийм л амьдралаар бид нар амьдраад ингээд явхад чинь нэг жаахан дэлхийн ээжээс мэн заяасан энэ эрчим хүч нь энэ махан биеэр дамжих тэр боломжинд хязгаартай. Тэгээд тэр хязгаар нь дуусахаар бид нар тэгэл хүч байгаа юм шүү дээ. Тэгээд тэр хязгаар нь бид нар арай дэндүү муухайгаар бүдөөлгээр цаг бусаар өрн таран хийж тэр эрчим хүч нь устгаж байдаг. Ямар ч хэрэггүй юмд
За тэр эрчим хүч бидэнд олгогддоггүй юм байна. Тэгвэл бид эрчим хүчээр угаасаа өөрсдөө хангадаггүй юм байна. Ягдгүйд бид нар бяцлал хийдэггүй юм чинь. Өөрөө ганцаараа өөртөө байдаггүй юм чинь. Өөрөө ганцаараа байх тэр боломжийг өөртөө олгох юм бол бид нар тэр мөнхийн тэр энергиэсээ бид нар хүртэх боломжоор өөрийгөө бүр хангаж өгнө. Гэтэл бид нар тэр ажлыг хийхгүй байгаа юм чинь ямар юмныхын эрчим хүч бидэнд байх юм? Зүгээр л нэг махан биеийг орон унтуулж өглөөнөөс ирээгээд тэгэл өдөржин гүйлж орон дахин ядраал тэгэл унтаад маргааш өглөө жоохон амарсан болж аваад тэгэл маргааш нь дахиж гүйлгээл ингээд л ямар ч ухамсаргүй амтналаг шоргоолч шиг ийм л амьдралаар бид нар амьдраад ингээд явхад чинь нэг жаахан дэлхийн ээжээс мэн заяасан энэ эрчим хүч нь энэ махан биеэр дамжих тэр боломжинд хязгаартай. Тэгээ тэр хязгаар нь дуусгаар бид надад хүч байгаа юм шүү дээ. Тэгээд тэр хязгаарыг бид нар арай дэндүү муухайгаар бүдүүлгээр цаг бусаар өрн таран хийж тэр эрчим хүч нь устгаж байдаг. Ямар ч хэрэггүй юмд хүмүүс алдар нэрийн төлөө, ашиг хонжооны төлөө эд хөрөнгийн төлөө өхөн хатан зүтгэжэл ингэж амьдардаг шүү дээ. Өөр юу ч байдаггүй энэ дэлхий дээр. Бие биенээсээ бие биенийг шулах тийм л ажлыг хийдэг. Энэ бол аратан шинж. Энтэй нь хэвлэрээд байх шаардлагач байхгүй. Соёлтой харагдсан байдалд. Тэгээ бизнес гэд нэрлэлчин тэрийг зах зээлийн нийгэм гिचгэн. Тэгээд түүнийг бүхэн ардчилсан нийгэм ингээд бүр хадуураа явчихна. Тэгээд ардчилсан нийгэм гэхээр л бие биенийг шулж мөлжих тэр аратан шинжийг дэмжиж байдаг нийгэм гэж ойлгочихно. Эргчлөөгөө бас буруу ойлгоно. Болж бүтэж байгаа юм бидэнд өрөөсөө нэгч байдаггүй. Яг гэвэл бид нар өөрсдийн язгуурын мэдээллийг хүртээгүй, мэдээллийг олж аваагүй. Тэр тухай бид мэдэхгүй байгаа учраас зүгээр л юу хийж байгаагаа ойлгохгүй л ингээл богнороод л шавааралдал байгаа өтгөр хошгөл байгаа байхгүй юу? Бүх юмыг харахад бол их соёлтой харагдана. Соёлтой юм тийм хотлоо тийм нэг тийм гадна талын шүү дээ. Харилцааны хэв загвар зохиочихсон. Тэгэл бие биенийг шуулж мөлжиж аль болох өөртөө их ашиг олж тэр хүнээсээ илүү их ашиг орлогыг өөртөө авах. Ийм зорилго бүхэл тогтолцоо энэ дэлхий дээр улангаслан хөгжиж байна шүү дээ. Тэгээ энд ерөөсөө хүн чанарын нэг ч юм байхгүй. Бүгд худлаа. Тэр байтугай хоёр хүн гэр бүл болон амьдарч байна. Энэ нь хүртэл худлаа байдаг. Эхнэр нөхөр болоод хамаг л одоо бүхэл юм нөгөө дэлгэж одоо бие нэг нөхсөн баг нэг ам болж хувирж байгаа юм шигээр л бид нар бие биенийг ойлгодог. Тэгэж бид нар хамтран амьдардаг, авгаа нөхөр болдог. Тэгэл өөр хүүхэд бүх тэр одоо өөр хүүхэд гараад ирэн тэр өөр хүүхэдтэйгээ хүртэл ингээд бүр амин холбоотой ингээд яадаг боловч яг үнэндээ бол тэнд зүгээр л амтналаг тэр одоо амтны инстинкт гэж ярьдаг. Тэр
амтналаг чанараараа зүгээр л тэр бие биенээ халамжлах тийм л халамжийн тухай л асуудал байдаг. Энэ бол угаасаа амтналаг чанарт нь угаасаа байдаг. Хүн тийм амтналаг чанар байдаг учраас зүгээр л тэгэл эргэн тойрныхондоо халамж үзүүлдэг. Ийм л юм байна. Гэтэл түүнийгээ чухал царайлал чухал юм болгоод зүгээр чухам одоо би чиний төлөө чи миний төлөө гэж ингээл байдаг. Тэр нь бүгд худлаа л байдаг. Тэр худлаа байхаас арга байхгүй. Яагаад гэвэл тэр үнэн гэдэг тэр үнэн гэж юу байдгийг тэд мэдэхгүй учраас худлаа явж байгаагаа ч мэддэг. Тэгэд эцсийн эцэд худлаа болохыг нь хардаг, мэддэг. Тэр байтугай хүн өөрөө өөртөө худлаа байдаг. Энэ бол их нарийн юмны тухай би яриад байна л да. Энийг задлах юм бол их юм болно. Жишээн дээр авч ярих юм бол та нар энийг яг тодорхой харна. Энэ жишээн дээр ярих яриа маань уусаа энэ хүний дотоод ертөнцийн тухай ярихад яг амьдрал дээр болж байгаа тэр үйл явц ингээ ийм юм болохоос аргагүй болдог гэдгийг энэ уран сайхны кинон дээр төвшөрлөн таа хүнд жишээ болгож үзүүлж байгаа тайлбарлаж ярина. Тэгэхээр зэрэг та нарт илүү их ойлгомжтой болно. Одоо бол оршил яриа яригдж байгаа. Ерөнхий тэр та бүхний сүнслэг амьдрал гэж юу вэ? Тэг яаж амьдрах ёстой вэ гэм бэ гэдэг ерөнхий ойлголтыг та бүхний оюун унд чинь хөрс болгон хөрсийг чинь бэлдэж өгч байна л гэсэн үг шүү дээ. Ийм ярианд явагдаж байгаа. Тэгээд ерөнхийдөө тэр хөрс арчилгааны үе явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Одоо тэгээд тэр хүн ертөнцийн тухай нэг бүрчлэн ингээд яриад ирэхээр тэр хөрсөн дээр чинь тэр үрийг тарина. Тэр үр соёлох үндэслэх үгүйн танаас шалтгаална. Тэгэхээр бид нарт эрчим хүч уус байдаггүй ингэж ойлгож болно. Бид нар жинхнээр бясалгал хийж чаддаггүй л бол, бясалгал хийдэггүй л бол бидэнд эрчим хүч олгогдох, эрчим хүч байх боломж байхгүй. Байгаагаа бид нар хамаа замаагүй өрөм таран хийгээд л дуусгана. Тэгээд тэр нь нөхөд нь сэлбэгдэхгүй байдаг учраас зүгээр л дуусна. За бясалгал хийх ёстой, бясалгал хийх шаардлагатай гэдэг юм зүгээр л яриад байдаг биш. Энэ бүр тийм ийм их одоо маш их ач холбогдолтой зүйл болохоор ингээд та бүхэнд ойлгомжтой болж байгаа тийм ээ. Хүн угаасаа бясалгал хийх ёстой төрөлтөн болохоос биш зүгээр л амтэн шиг хоолны хойноос өөрчлөлтөж амьдраад өөхөх ёсгүй. Бясалгал хийхгүй бол тэр хүн болохын хэрэг байхгүй. Ийм л гүн нарийн асар гүнзгий утга учир ийм ойлголцоод байна бясалгал гэдэг маань. Бясалгал гэж тэгэхээр тийм шашны хандлагатай тийм хандлагын тийм ойлголт болж тань сонсогддог л доо. Өөрөөр нэрлэж болно энийг. Бясалгал гэх биш. Өөрөөр нэрлэж болно л доо. Өөр нэр өгөөд тэгээд түүнийг бясалгал гэсэн ерөнхий ойлголтод хамаатуулаад ингэ явчих болох юм. Юу ч хэлж болно энийг бол. Ерөнхийдөө бясалгал гэдгээр бол одоо монголчууд бол хүлээж авах юм боломжууд байгаа учраас бясалгал гэж яриад байна тийм ээ. Тэгвэл бясалгал гэдэг чинь тэр шашинтай чи ямар ч хамаа байхгүй гэдгийг маш хатуу ойлгож авах хэрэгтэй. Бясалгал гэж тэгэхээр тийм шашны хандлагатай тийм хандлагын тийм ойлголт болж тань сонсогддог л доо. Өөрөөр нэрлэж болно энийг.
бясалгал гэх биш. Өөрөөр нэрлэж болно л доо. Өөр нэр өгөөд тэгээд төр түүнийгээ бясалгал гэсэн ерөнхий ойлголтод хамаатуулаад ингэ явчих болох юм. Юу ч хэлж болно энийг бол. Ерөнхийдөө бясалгал гэдгээр бол монголчууд бол хүлээж авах юм боломжууд байгаа учраас бясалгал гэж яриад байна тийм ээ. Тэгвэл бясалгал гэдэг чинь тэр шашинтай чи ямар ч хамаа байхгүй гэдгийг маш хатуу ойлгож авах хэрэгтэй. Хамгийн анх бясалгалаас энэ шашны үндэс суурин тавигдсан байдгийг. Бясалгалын үр дүнгээр энэ хүмүүн заяатыг ингэж бясалгуулах ёстой юм байна гэдгийг бидэнд хамаг очгийг тайлж өгсөн тэр дээдсэн мэрэгдүүд гигантэн багш нар байна. Дамжуулж хэлж үлдээсэн боловч тэр нь шашин болон бидэнд өдөд хурж ирсэн байгаа юм. Тэгвэл бясалгалын үндсэн дээр энэ шашин гэдэг юм чинь бий болсон болохоос биш. Энэ чинь үндэс угсаа нь бол бясалгалын үр дүн. Тэгэхээр шашны байгууллагын хүмүүс нь бясалгал гэдгийг өмчлөөд бясалгал гэдэг нь шашны байгууллагын асуудал болж хувираад байдаг юм ерөөсөө байхгүй. Ийм юм бол хизээж байж таарахгүй. Таны хүн төрөл гэдэг бол бүхнийг шийдвэрлэгч ийм боломжит төрөл. Хинч танд юу ч чадахгүй. Тэр өдгөө бурхан ч танд сонголт хийх шийдвэр гаргахад ч нөлөөлж чадахгүй гэж хэлээд байна шүү дээ. Чөтгөрч таныг яаж чадахгүй. Та тийм бүрэн дархлаатай юм төрөлтөн. Ийм байхад бясалгал гэдэг нь таны л өөрийн өмчим. Таны өөрт байдаг тэр боломжийг илрүүлэх, тодруулах тэр арга техник юм. Тэгэхээр бясалгалыг хэн нэгэнд хамаатуулах буюу аль нэгэн шашны байгууллагад хамаатуулж ойлгох ерөөсөө болохгүй, энэ тийм байж таарахгүй. Энэ бол маш буруу, утгагүй зүйл. Хүн байгаа юм бол бясалгал заавал байх ёстой. Ийм салшгүй ийм ойлголт юм байна. Энэ бол бид салгаад хайчихсан ийм л тогтолцооны ийм гажиг тогтолцооны хэлмэгдсэн ийм л хүн төрлийн улбаал бид болчиход байгаа юм л да. Тэгэхээр бид нар энийг хувь хүн нэг бүр дотроо өөртөө энийг хүлээж авч энийг өөрөөсөө эхэлнэ янзалж чигчлэх ёстой юм аа. Одоо нийгэм бол үнийг хийж чадахгүй өнгөрсөн. Тийм оюуны чадах одоо энэ нийгмийн тогтолцоонд үлдээгүй. Энэ бол нийгэм бол тэртээ тэргүй зэрлэг ургамлаар дүүрчихсэн. Одоо энэ бол хогийн тамтан, хогийн ургамлаар дүүрсэн хэрэггүй юм газар болсон. Та өөрөө жинхэнэ анхлаг тийм сарнаа цэцэг болон дэлбэлэх юм боломжтой. Та өөрөө хүсгэл юм бол. Тэгэд эргэн тойрондоо тэр нөлөөлөл үзүүлж тэр хогийн ургамлуудын дундаас сарнааг төрүүлэх боломж бидэнд байна. Бид хогон дунд байдаг гэдгийг мартаж ерөөсөө болохгүй. Тийм учраас болж байна, бүтэж байна гэдэг өөрийгөө хуурсан тэр сэтгэхүйдээ бити боломж олгоод яваад бай. Та бясалгал хийдэггүй бол хүн биш. Ингэж яриад байна тийм ээ. За тэгээд бясалгал хийх ёстой болоод л одоо тэн дээр ч очил гацчаад байдаг. Техникүүд ч одоо яахыг хаашаа очих энэ дээр очих юм. Хэнээс энэ чинь асуух юм. Сур заалгах юм гэл ингэдэг. Тэгвэл хинэрч битээ заалгах гэж манай нэвтрүүлэг одоо шууд хэлэх болж штэ. Хилээд энэ хагас бүтэн сайн өдрүүдэд одоо энэ хагас сайн өдрүүдэд даваа гаргаад 7 хоногийн
Бямба гарагийн өглөө 7:50-аас 8:50 хооронд бид нар бясалгал гэдэг чинь ийм юм хилээд байгаамаа гэсэн урд юм тодорхой нарийн тайлбарлсан ийм нэвтрүүлгийг зориуд явуулж байна. Тэрийг үз. Тэрнтэй нэг бай. Тэгээд төвн дотор өөрийгөө ол. Ийм боломж танд олдоно. Бясалгал гэж яг юу юм бэ? Юу хэлээд байгаа юм бэ гэдгийг танд ойлгуулах гэж энэ тийм Бямба гарагийн нэвтрүүлэг явагдаж байгаа. Тэгэхээр та угаас бясалгагч чанартай. Угаас та бясалгал хийж чадна. Гэтэл хэн нэгнээр заалгуулж хэн нэгний одоо ямар нэгэн тийм бясалгалын арга техникийг суралцах ёстой болдог нь тэр бясалгагч чанараас сэрээхэд л хэрэг болдог. Тийм л зүйл. Гэтэл бясалгалын арга техникгүйгээр та өөрийнхөө арга техник гэдгийг нь ойлгуулахын тулд бид тэр Бямба гарагийг тийм бясалгалын өдөр болгон сонгож авсан байгаа. Одоо маргааш гэсэн үг шүү дээ, тийм ээ. Одоо маргааш түрүүчийн 7 хоногоос эхлүүлээд энэ нэвтрүүлэг маань явагдсан. Одоо 2 дахь нь маргааш 5 хүнтэй хүрэхээр ингээ бэлэн болцсон байна. Тэгээ өглөө эртлэн босоод тэгээд яг бясалгалын тухай ойлголтыг хүлээж авахын тулд сайхан өөрийгөө бэлдээд тэр нэвтрүүлгээ үз. Ингээд та бясалгал гэдэг юу болохыг бүр нарийн ингэж мэдэж авна. Тэгээд эн чинь угаас л миний хийх чаддаг. Угаас миний надад тийм хэцүү биш, надаас алс хол биш, тийм тустай зүйл биш юм байна шүү гэдгийг та бүр сайн мэдэж авна. Тэгээд бясалгал гэж юу болохыг бүрэн ингээд ойлгоод авахд та яах ёстойгоо бараг мэдээд авах юм боломжтой байгаа юм л да. Тэгэхээр заавал бясалгалын нэгэн арга техникийг хийгээл тэнд нь өмөрж самуурж явах шаардлага байхчгүй байж болно. Та тэндээс өөрийнхөө бясалгах чанарыг шууд нээчиж магадгүй. Тийм бэлэн сүнснүүд бол тийм нээлттэй, тийм сүнснүүд бол шууд бясалгах чанар руугаа нэгдэх боломжтой. Ийм нэвтрүүлгийг Бямба гараг өргөд бүхэнд та хүнд хүрж байна. Энэнтэй нэгд таны ам болвол мөнх. Тийм учраас та өхөдөггүй. Тийм болохоор та мөнхөд амьд байна. Мөнхөд амьд байгаагаа мэдэрч явна. Тийм болохоор та зөвхөн хүн төдийхөн биш гэдгийг маш хатуу ойлгох хэрэгтэй. Тэгээд хүний төрлийг орхиод явахтаа хүртэл бүр өөрийн эрхээр, өөрийн мэдрэмж бүрэн дүүрэн тэгээд өөрийн шийдвэрээр зориг төгөлтөр энэ биенээсээ явж тэгээд явж байгаагаа мэдэрч бүр гараад явцснаа мэдэрч тэгээд энэ эргэн тойрондоо тэр их гайхамшигт тэр бүхэллэг амийнхаа тэр гайхамшигт эрчим энергийн гэрэл хэлбаг орчлон даяар түгэж дэлхийд даяар түгэж түүнийг хариуцгаж ингэж байгаад тэгээд их үндэс рүүгээ нэгдэн явах энэ бүх үйл явцуудаа бүр яг одоо болж байгаа юм шигээр мэдэрч байх ийм боломж танд байдаг. Энэ боломжийг мэдэрч яг ийм мөнхийн ам гэдгийг хүлээн авах юм уугүй юм уу гэдгийг та шийдэх ёстой болчиход байгаа юм л та. Ингээд та бясалгал гэдэг юу болохыг бүр нарийн ингэж мэдэж авна. Тэгээд эн чинь угаас л миний хийж чаддаг, угаас миний надад тийм хэцүү биш, надаас алс хол биш, тийм тустай зүйл биш юм байна шүү гэдгийг та бүр сайн мэдэж авна.
Тэгээд бясалгал гэж юу болохыг бүрэн ингээд ойлгоод авахд та яах ёстойгоо бараг мэдээд авах юм боломжтой байгаа юм л да. Тэгэхээр заавал бясалгалын нэгэн арга техникийг хийгээл тэнд нь өмөрж самуурж явах шаардлага байхчгүй байж болно. Та тэндээс өөрийнхөө бясалгах чанарыг шууд нээчиж магадгүй. Тийм бэлэн сүнснүүд болвол тийм нээлттэй тийм сүнснүүд болвол шууд бясалгах чанар руу нэгдэх боломжтой ийм нэвтрүүлгийг энэ бим гариг бүрүүд бүхэнд та хүнд хүрж байна. Энэнтэй нэгд таны ам болвол мөнх, тийм учраас та үхдэггүй. Тийм болохоор та мөнхөд амьд байна. Мөнхөд амьд байгаагаа мэдэрч явна. Тийм болохоор та зөвхөн хүн төдийхөн биш гэдгийг маш хатуу ойлгох хэрэгтэй. Тэгээд хүний төрлийг орхиод явахтаа хүртэл бүр өөрийн эрхээр, өөрийн мэдрэмж бүрэн дүүрэн тэгээд өөрийн шийдвэрээр зориг төгөлтөр энэ биенээсээ явж тэгээд явж байгаагаа мэдэрч бүр гараад явцснаа мэдэрч тэгээд энэ эргэн тойрондоо тэр их гайхамшигт тэр бүхэллэг амийнхаа тэр гайхамшигт эрчим энергийн гэрэл хэлбаг орчлон даяар түгэж дэлхийд даяар түгэж түүнийг ариутгаж ингэж байгаад тэгээд их үнд сургаа нэгдэн явах энэ бүх үйл явцуудаа бүр яг одоо болж байгаа юм шигээр мэдэрч байх ийм боломж танд байдаг. Энэ боломжийг мэдэрч яг ийм мөнхийн ам гэдгийг хүлээн авах юм уугүй юм уу гэдгийг та шийдэх ёстой болчиход байгаа юм л да. Та бол хүн төдийх нь биш шүү дээ. Энэ хүн гэдэг чинь таны ам тэр сүнсний зөвхөн нэгэн төрөл нь. Та маш олон тийм төрлийг авч зөндөө юм болж явсан байдаг. Тэгээд одоо та хүн төрөлд ирчихсэн байгаа. Тэгэхээр тийм хүн төрөл гэдэг нь ямарваа нэгэн тийм зочд буудалч гэх юм уу? Нэг төр зургийг хувцас сумнарч гэх юм уу? Ийм л ойлголт байгаа үстэй. Тэгээд энд нэгэнд ороод ирчих энэ нөхцөл байдалд нь тааруулаад сайхан энэ амьдралыг өөрийн дураар мэдэрч өөрийн дураар өөрийн эрхээр энэ бүхнээс ухамсарлын асар хүчтэй тийм эрчим энергийг өөртөө хоримтлуулан амьдраад тэгээд сая өөрийн дураар эндээсээ гараад өөрийнхөө дураар сайхан инээгээ таниагаад хөгжилтөө сайхан аргагүй ад жаргалаар дүүрэн баяр цэнгэлтэйгээр тэгээд цаашаа аяллаа хөгжлүүлээд явах ийм л ёстой сүнс юм шүү дээ та бол хүн гэдэг энэ зовлонт биеинд орчход бити энэндээ төөртөж бити энэндээ уягдж амьдраад бай. Бити энэ ойлгохгүй мэдэхгүй гэсэн үүднээс чинь төөрдүүлж байгаа элдв бусын янз бүрийн хүмүүсийн тэр номлол сургаал бити итгэж үнэмшээд бити тэднэрт дарамтлагдаад хүн биш юм шиг царайлаад бити яваад бай. Бид бие биенээсээ суралцаж болно. Бие биенээсээ өөд аваатай тийм онол сургаалуудыг бие биенээсээ авч болно, өгч болно. Гэхдээ түүнд уягдж, түүнд хамаарагдж, түүнд хүлэгдэж, түүнд эзлэгдэж ерөөсөө болдоггүй юм. Та тийм эзлэгддэг, ямарваа нэг юм харьяалагддаг тийм төрөлтөн ерөөсөө биш. Та юунд ч харьяалагддаггүй юм. Таны жинхэнэ язгуур бол харьяалагдал гэж ерөөсөө байдаггүй. Тийм юм огт мэдэхгүй. Гэтэл та ямар нэг юм заавал харьяалагдаж байж сая та өөрөө байгаагаа мэдэрдэг тийм ээ. Ийм тогтолцоо бидэнд өөрчилдөг. Та Монгол улсын иргэн гэдгээр хамгийн нэгдүгürt ингээл харьяалагдана тийм ээ. Дэлхий дээр. Тийм ээ. Та дэлхийн иргэн байтал чинь та Монгол улсын иргэн гэж юуны төрөнд харьяалагддаг тийм ээ. Дэлхийн гэж хэлэхгүй шүү дээ таныг эхлээл шууд Монгол улсын иргэн гээл харьяалагдаад тэгэл тэр дүүргийг энэ хороо юу гээд байшин сав. Тэгэл түүнээс чинь улбаатай энэ хүний хүүхэд энэ миний аав, энэ миний ээж. Тэр аав ээжээс хамааралтай шууд багалзуурдсан юм байдал хамааралтай. Тэгэл тэр багалзуурдсан аав ээж хоёр чинь
сургууль руу аваад чиж байгаа бол сургуулийн багш нь бушуухан базаж аваад ингээл ерөөсөө л бид нар бүх юмд харьяалагдаж амьдардаг. Гэтэл та ингээд уун гэж бай. Хүн гэдэг энэ төрөлтөн альва нэгэн зүйл огт харьяалагдах ёсгүй юм төрөлтөн юм байна. Гэтэл яагаад бид нар бүр бүхэл бүтэн маш олон төрлийн ийм харьяалал биднийг ингэж нуучин дарж ингэж базаж ингэж тамалж байдаг юм бэ гэвэл бид түүнээс суралцах ёстой болоод тэр бүхэн чинь бидэнд нөлөөлөл үзүүлж байдаг. Бид огт харьяалалгүй тэр төвшөнд хүрч хөгжиж дэвших учиртай байдаг. Тийм учраас бидэнд сонгох эрхийг олгосон байдаг. Бид юуг сонгохгүй бид шууд өөрсдөө шийддэг. Би гэгэрлийг сонголоо гэж та шийдсэн тохиолдолд хэн ч яаж чадахгүй байх ёстой. Гэтэл тэр нэгэн танд нөлөөлнө гэд янз бүрийн тийм одоо ойр дотны хүчин хүү юм уу эсвэл одоо тийм гэр бүлийн чинь хариуцдаг тийм лам хуурга тийм мэрэгэн дүргэн зурхаач мурхаач тийм хүмүүс нь болохоор тэгж болно ингэж болохгүй юм хийлээл тэгэх юм бол алдас болно ингэж болохгүй тэгж ингэж яв тэр гэсэн тийм заав зөвлөгөө өгөөл ингээл таныг шууд ингэж харьяалах гэж байдаг. Ийм юм ерөөсөө байж болдгүй юм. Ийм ерөөсөө байдаггүй юм. Гэтэл байгаа юм шигээр бидэнд өөрчилдөг. Эн чинь юу вэ? Биднийг суралц. Энэс суралцаад ав. Суралцах чадахгүй бол хогч нь ингээл зунгаарлал байж вэ гэсэн. Ийм л ерөөсөө маш хатуу юм. Дэлхийн гарагийн маань сургалтын системийн маш хатуу юм тулгалт нь юм байдаг. Бидний язгуур нь юунд ч харьяалагддаг. Харьяалал гэж бидэнд байхгүй. Бид орчлон даяар төгөнд харгасан тийм мэрэгчлөө. Хаач бүр байна бид. Бидний сүнсний, бидний их язгуурын биднийг амьд байлгаад байгаа тэр амьны маань оршин байх чанар нь тийм байдаг юм. Тэгэхээр бид амь юм бол таны амийг бинес чинь гаргая. Тэгвэл та өөхөдхийн унан тийм ээ? Шууд өөхнө. Тэр амь ямар ч харьяалал өвгөр эрх чөлөөд оршин байдаг. Ийм үндэстэй юм. За энэ нэвтрүүлгээр юм ямар ч үсэн энэ мэдээллийг та хүн ингээд дотроо боловсруулахыг хичээгээрэй. Өнөөдрийн нэвтрүүлгийг ингээд өндөрлж байна. Маргааш нөгөөдрийн нэвтрүүлгүүдээр эргээд уулзъя. Түр баяртай.